Наран ургах зүг Дорнод аймагт Монголын үйлдвэрчний эвлийн холбооны ууган үйлдвэрчний эвлийн байгууллага үүсч өгчсөний түүхт 100 жилийн ой маань ёслол төгөлдөр өнөөдөр эрдэм шинжилгээний баг хурлаар эхэлж байна. Өнгөрсөн ирээд өгсөн 3 цагийн эхлэхээсэн дээр энэ эрдэм шинжилгээний баг хурлыг хийж байгаа. Үйлдвэрчний эвлийн байгууллага ямар төвшөнд яаж ажиллаж явсан. За энэ нийгэм солигдоод зах зээлийн эдийн засагт шилжээд энэ үйлдвэрчний эвлийн байгууллага ямар зарчмаар яаж явсан. Цаашид үйлдвэрчний эвлийн байгууллага яаж явахыг гэсэн энэ 3 цагийн эхлэхээсэн дээр энэ эрдэм шинжилгээний баг хурал маань болж байгаагаар онцлогтой. Бид бүхний энэ үйл ажиллагааг байнга дэмжиж хамтарч ажилладаг нийгмийн түншлэг болсон аймгийн засаг даргын тамгын газар аймгийн засаг дарга болон ажил олгогч эзэдийн холбоо энэ байгууллагуудаа энэ түүх 100 жилийн баярын мэндийг чин сэтгэлээс өргөн дэвшүүлье. Ингээд үйлдвэрчний эвлийн байгууллага хөдөлмөрийн хүний төлөө үйлс дардан байх болтугай гэж ерөөё.